За яг энэ дээр ч одоо үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа боллоо л доо. Тэгээд тэр үндсэн хуулийг ямар зорилгоор одоо нэг тийм хөөрхөн зал зохиосон хүн нь бол одоо улсын их хурлын гишүүн дарга байсан. Амар баясгалан тэр ямар зал зохиосноо өөрөө одоо нинугүй ярьсан да. 16-ны өдөр нийтэд хандаж өгсөн ярилцлага нь байна лээ. Тэндээс бүх юм харагдаж байна лээ. Тэгээд тэн дээр үндсэн хуулийг тойрох тийм хөөрхөн зал гэж би нэрлээд байгаа юм. Тийм зохиосон. Тэгээд энэ асуудал нь одоо үндсэн хууль зөрчсөн гэсэн утгаараа одоо ерөнхий сайд Зандан шатар үндсэн хуулийн цэцэд одоо хүсэлт гаргасан байна. Тэгээ энэ хүсэлтийг бодвол үндсэн хуулийн цэц шууд их судлын хуралдаанаар авч хэлэлцэх байх л гэж таамаглаж байна. Яагаад гэхээр энэ нөгөө зохиосон зал одоо үйл зохиосон тэр зал нь бол их тодорхой байгаа юм. Одоо товчтой хэлэхэд ийм байна. Тэгээ ерөнхийдөө энэ засгийн газрын чинь үйл ажиллагааг тогтвортой байлгах зорилгоор үндсэн хуульд одоо өөрчлөлтүүд оруулсан да. Ялангуяа тэр удаа дараагийн өөрчлөлтүүд бол бас тиймэрхүү санаа агуулсан байсан. Тэгээд одоо энэ ийм санааг агуулсан үндсэн хуулийн тэр гол үзэл санааг илэрхийлж байгаа энэ хэсэг дээр бол одоо юу гэх юм эрх баригч намын зүгээс занл учруулад байна л да. Тэ энэ бол одоо эцэстээ яах юм Монголын одоо тэрийг хууль бус аргаар засгийн эрхийг авах нэг ийм одоо аюул руу чиглэж магадгүй. Энэс одоо маш болгоомжлох ёстой. Үндсэн хуулийн цэцэл мэдээж хэрэг одоо энэ талаар жоох дүгнэлтээ гаргана хаа гэж гэдэгт итгэж байна. Одоо юу гэх төсвийн мөнгө эд хөрөнгө баялагийг одоо дур зоргоор завшиж байгаа этгээдүүд засгийн эрхэнд одоо гарах ийм аюулд хүрч болох байхгүй. Эцсийн дүн тий